За та ингээд төсөөлөд үзээрэй. Дэлхийн хамгийн хурдан, хамгийн тансаг, за бусдын анхаарал төрүүлэм одоо юу гэдэг атаархал төрүүлэм тийм машин таны гараж зогсож байгааг бодъё те. За тэгээд танд өөр чинь нэр хүнд, мөнгө, амжилт гаднаас нь харахад бүх зүйл төгс байгаа. Гэтэл нэг өглөө та сэрэнгүүтээ ингэж бодно өөрөөсөө. Би үнэндээ аз жаргалтай байна уу гэж өөрөөсөө асууна. Тэгэхээр энэ асуултын хариулт нь ерөөсөө олдоогүй буюу энэ асуултаас ихсэн нэг хүний түүхийг одоо Робин Шарма гэдэг хүн The Monk Who Sold His Ferrari буюу Ferrari-га зарсан одоо номлогч юм уу? Ийм ном гарсан байдаг. Энэ номыг одоо аудио хэлбэрээр уншсан байгаа. Уншсан ч гэсдээ сонссон гэх юм уу та. Тэгээ энэ номыг сонсоод ойлгож авсан, мэдж авсан зарим зүйлсийг та бүхэнд хуваалцах гэж бодлоо. Энд бол их сонир юм байгаа. Бидний одоо амьдарч байгаа энэ гадна талд харагдах амжилтаас гадна дотоод амар амгалангийн эрэлт гарсан нэг юм түүхийг өгүүлсэн юм ном байгаа маа л та. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд энэ номноос сурч болох 12 хүчрэх сургамжийг хуваалцах гэж бодлоо. Хэрэв та эдгээрийг өөртөө шингээж авч чадах юм бол таны амьдралд одоо дотоодосоо нэг тиймэрхүү гоё өөрчлөлт юм уу, чиглэл юм уу, бас нэг тийм warm мэдрэмж төрөх болно гэж хэлэх гээд байна. За нэгдүгээр сургамж өөртөө хийсэн хөрөнгө оруулалт хамгийн үнэтэй гэж байгаа. За тэгэхээр энэ юу гэж юм хэрэг бид ихэнхдээ мөнгө, эд хөрөнгө, нэр хүндийг одоо амжилт гэд ойлгоцсон байгаа. Гадна харагдах байдлаар шүү дээ. Шин чанарт тулгуурсан гэж мөн чанар байхгүй. Гэтэл өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан одоо цаг хугацаа, эрч хүч одоо юу гэдгийг сахилга бат бол хизээч үнэлэгдэггүй цорын ганц хөрөнгө оруулалт гэдэг. Та одоо ур чадвараа нэмэх тусам боломжтой нь одоо тэлээд юу мэдээж хэрэг том. Та одоо өөрийнхөө сэтгэл зүй одоо бие ажиллах тусам таны амьдралын чанар чинь дээш шүү дээ. Эрүүл мэнд чинь. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулах гэдэг нэг тийм гоё ураа бол биш. Зүгээр энэ бол тийм өдөр бүрийн жижиг одоо зөв алхмууд гэх гэдэг юм л да. Юу гэдэг те. Өнөөдөр би ийм сурах уу, эсвэл зүгээр өнгөрөх үү, өөртөө хотлайлахгүй өөрийнхөө амлалтанд хүрэх үү гэдэг ч юм уу те. Зарим юмудаа ажлаа хойш нь тавих уу. Энэ сонголтууд чинь нийлж агаад таны бодит ирээдүйн төр төрхийг бүтээнэ гэж одоо энэ номон дээр гарсан байгаамаа. За хоёрдугаар сургамж нь харин юу гэхээр өнгөрсөн цаг хугацаа бол таныг тодорхойлохгүй гэж байгаа. Ирээдүйн одоо барилгын архитектор бол та өөрөө шүү дээ. Одоо өөрийнхөө барилгыг барихад. Тэгэхээр өнгөрсний алдаа одоо ялагдсан тэр буруу сонголтууд бидний нэгээс нэгэд юу гэдэг те барьцаалаад байгаа байхгүй. Өнгөрсөн туссан тэр зүйл ч одоо таны хувь тавилан биш ээ. Харин таны сургалтын материал гэж бол их зүг нэрэж байгаа. Ер нь та бол хэн байхыг өнгөрсөн дэш харин өнөөдөр одоо хийж байгаа энэ жижиг үйлдэлүүд чинь ирээдүйд таныг тодорхойлно гэдэг. Тэгэхээр одоо өөрөөс нэг юм асуулт асуух л дээ. Ирээдүйдээ би одоо юу гэж үтээх юм бэ? Гэх асуултыг тавиад өөрөө жоохон хариулж үзэх юм бол энэ одоо таны юу гэдэг те өнгөрснөөс чинь чөлөөлөөд жоохон урагш түлхт юм байна. Ерөнхийдөө бол арай жоохон ерөнхий ярьж байгаа боловч энэ бол цаанаа бас нэг бодовчтой байгаа шүү. За 3 дугаар сургамж нь юу вэ гэхээр өөрийгөө сорь гэж байгаа. Илүү ихийг үзэж, илүү ихийг мэдрэх гэсэн үг. Тэгэхээр тав тухтай одоо давтагдсан комфорт зонд байгаад ах юм бол аюулгүй санагдана. Угаас тийм би өмнө видеон дээр ч ярьж байсан. Гэхдээ тэнд таны дотоод одоо өөрийн чинь бүр илүү сайн хийж одоо боломжтой гаргаж ирэх чадвар чинь унтаа адил ороод байгаа байхгүй. Хүн өөрийгөө сорьж одоо юу гэдэг те тухгүй орчинд орж одоо өөрөөсөө илүү шаардах мөчөд одоо дотроос чинь тэр бод төсөл гарч ирд юм байна л та. Тэгэхээр ер нь та өөрийгөө бодож байгаа юм томруулж бодох нь шүү дээ. Би ингэж чадах болов уу гэсэн асуултаас одоо цогтох хэрэггүй. Би харин чадна оролдоод үзье те. Оролдоосоо ч өөрийгөө жинхэнэ тэр доторгоо чадамжийг хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Сорилт бол одоо те гаднаас халдж байгаа нэг юм дайсан байсан гэж битээ авч үзье. Энэ бол одоо та өөрийнхөө одоо дотоод нөөц болцоог сэрэх юм дохоо гэж үздэг байгаа байхгүй юу. За дөрөвдүгээр сургамж нь юу вэ гэхээр бүх зүйл 2 удаа бүтээгддэг гэдэг нэг тийм үг байгаа даа энэ ном дээр гарч ирсэн. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр та эхлээд оюун бодолтой, оюун санаандаа бүтээгээд дараа нь бодит байдал дээр хийх нь. За ямар ч бодит амжилт эхлээд дотоод дүр зургаас төрд юм байна л да. Таны маш сайн төсөөл юу бүтэхийг эхлээд тодорхой харж зураглаж чадахгүй л гадаад ертөнцийн түүнийг одоо бий болоход маш хэцүү байдаг. Тиймээс одоо өөрийнхөө хүссэн амьдралаа одоо дотроо зураглах юм шүү дээ. Ямар хүн болох, ямар амьдралтай авах, ямар үнд зүйл баримтлах гэд. Энэ бол тодорхой зүрэг таныг одоо өдөр бүрийн үйлдэл рүү чинь чиглүүлээд гадаад ертөнцид бодтоор бий болоход их тусалдаг гэнэ. Тэгэхээр дотор сайн төсөөлөх нь зураглана гэсэн үг шүү. За 5 дугаар сургамж нь юу вэ гэхээр би чаднаа гэсэн итгэл нь одоо ер нь өндөр IQ-тай хүнээс ч илүү хүчтэй гэж байгаа. Энэ юу гэж нэхэр оюуны өндөр чадахтай те маш сайн IQ өндөртэй байлаа гэд өөртөө итгэлгүй бол одоо юу ч хийж чадахгүй алхам хийхгүй гэдэг байгаа байхгүй юу. Харин одоо дунджаас энгийн чадвартай ч гэсэн би ч чаднаа алаад өгнө гэсэн юм дотоод итгэлтэй хүн байх юм бол аливаа ихлүүлээ тэгээ бүр дуусгаад эцсийн үзэж одоо эцсийн үзэж ялтан дүрч чаддаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүний итгэл бол яг булчин шиг гэж байгаа. Дасгал хийх тусам хүний булчин томордог шүү дээ. Тэрнтэй адилхан өдөр бүр одоо би энийг чадна шүү дээ. Энэ ард гарна яаж байгаа хичээн гээд сануулад байх юм бол сөрөг одоо юм таныг доош нь дардаг бодол чинь бүр байхгүй болоод итгэлгүй бодол гарч ирэх бүрд одоо энэ чадна гэсэн зоргоо ингээд чангалаад их юм бол алхмаар одоо энэ дадал суугаад та бол ингээд нэг мэтгэд л зорилготой өгч байна. За 6 дугаар сургамж нь болохоор инээд зүрхийг чинээж сэтгэлийг нь хариуцуулна гэж одоо энэ номон дээр бас гарч ирж байгаа. Тэр нь юу гэхээр хитрхи их тийм ноцтой хит одоо юу гэдэг те серозны
тийм байх юм бол бас хэцүү байдаг байхгүй юу? Ер нь одоо бидний амьдарч байгаа амьдрал хүнийг бол дотроос нь бол хатууруулдаг гэж ярьдаг шүү дээ. Өөртөө өөрийн алдаан дээрээ инээж чаддаг байх одоо сэтгэлийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг гэдэг байгаа шүү бүр. Доошоо битээ сэтгэлээрээ шамраа гэдэг үг гэдэг тэрнтэй адилхан. Бүр шамирчих юм бол дээшээ гарах хүч байхгүй гэдэг чинь нэг юм үг гэдэг. Тэгэхээр инээд гэдэг бол тийм юмнаас холдох шарин тэгээд ачааллыг зөөрүүлэх, уур амьсгалыг сайжруулах тиймэрхүү гоо шиттэй юм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ амьдралыг тийм хит хүн дээр авч явах тусам одоо баяр усгалан алдагдаад идэг юм байна л та. Аюу хөнгөн хандаад инээд сураад аливаа зүйл цаадыг хөнгөнд авдаг болох хэрэгтэй гэж байгаа. Инээд тэр нь одоо нэг тийм маш хэцүү зүйл дээр одоо юу гэдэг нь те гониглаад готор гэсэн үг шүү дээ. Ер нь ингээд нэг жоохон хошин шогийн мэдрэмжтэй те хүмүүс үүдэг шүү дээ. Бусдыгаа гоё хөгж өгөөд муухай хүндхэн уур амьсгалаас гаргаад ирдэг те. Энийг бас ихэд. YouTube задлан ном хязгаарлагдмал тоогоор дахин хэвлэгдлээ. Яг одоо та Popculture цэгийн сайтаас захиалаад үнэгүй хөрвүүлээд аваарай. Дахин хэвлэгдэхгүй бол цөөн тоогоор гарсан байгаа. За 7 дугаар сургамж нь юу гэхээр одоо ном таныг бол гаднаас нь бишээ харин дотроос ч нь өөрчилдөг гэсэн үг юм. Ном унших бол одоо сүүлийн үед бол байгаа байсан. Ер нь ховор хүн уншиж одоо цаг завгүйсэн. Айгу завгүй амьдрал байгаа. Цаг гаргаад юм уу оройд ч юм уу нэг хаяа нэг хэд дууц зэргүүлчвэл энэ бол дотоод яриагаа шинжлэх үйл явц гэж байгаа юм л та. Одоо жорж гэх юм уу те. Ном уншиж байхдаа та өөрийнхөө амьдрал өөрийнхөө бодож исэн юмуудыг дахиад цэгслээд үйт юм байна. Таны сэтгэлээний сүрээ чинь ингээ жоохон өөрчлөлт үзүүлвэл номын хүч гэдэг юм л та. За арай жоохон популист үгэлжлээ номын хүч шиг одоо сүүлийн үед хүмүүс ингэхээр жоохон дургу нөргөл ахлаа. Гэтэ ном жоохон унших юм бол тэр уншсан зүйл бүрээсээ байгаа ажил амьдрал юун дээр яаж хэрэгжүүлж болох юм бэ гэсэн бодлыг өөрийн мэдлэг хүн асуугаад хэлт юм. Тэгэхээр энэ бол одоо таны бодж явж байгаа энийг яаж засах вэ гэсэн санааг чинь нэгтгэд уншиж явах хэвээр өөрөө засчдаг гэсэн. Тэгээд ер нь жоохон мэдлэг амьдралд нөлөөлж хэлдэг шүү. Энийг анхаараарай. За 8 дугаар сургамж бол ил харагдж байгаа гадна талын энэ амжилт чинь дотроо бас амжилттай болж бүтээгүүл жоох утга учруу гэсэн юм утгатай энэ ном дээр гарч байгаа юм л да. Тэгэхээр юу гэж юм нэхэр за алдар нэр мөнгө статус гэдэг юу гэдэг те эдгээр нь хангалттай мэт одоо танд санагдаж магадгүй хүмүүс харсан ч гэсэн гаднаас нь. Гэхдээ таны дотоод сэтгэл зүй чинь их гоё амар амгалан байхгүй байх юм бол энэ бүх чинь жоох утгагүй хоосон гэж одоо энэ дээр бичсэн байгаа. Тэгэхээр ер нь юу гэж нэхэр хүн өөртөө эвлэрээгүй буюу утга учраа олоогүй үед гаднах одоо тэр ил харагдж байгаа одоо хөрөнгө мөнгө юу гэдэг амжилтууд чинь тийм сэтгэл хангамж ерөөс хүнд өгдөг гэж байгаа байхгүй. Тиймээс та өөрөөс ингэж асуух л та. Би юу нэгэд дотроо гоё амар амгалан 50 байж чадж гин үү? Хэрэв үгүй бол одоо гадна тал руугаа харагдах байдлаар үнэтэй брендийн хувцлаг шин загварын хувцлахаас илүү дотоод руугаа анхаарад ер нь юу болж байгааг сонсож мэдээд энтэйгээ одоо гадна болон дотоод тэнцвэрийг хангуул ямар вэ гэсэн санааг энэ ном дээр уншиж ойлгосон. За 9 дугаар сургамж. За энэ юу гэхээр одоо бүтлгүүтэл бол хувь хүний хөгжилтэд зайлшгүй хэрэгтэй одоо юу гэдэг нь спот нэгсэндээ толбох юм да. Тэгэхээр алдаа, ялагдал, уналт эдгээрийг одоо бид жоо муу зүйл, таагүй зүйл гэдэг ботчдаг автоматар. Гэтэл тэд нар чинь бол таныг одоо улам одоо сайжруулж, хөгжүүлж, ухааруулж одоо дараагийн алхамд одоо бэлтгэдэг юм багш гэж хэлэхэд бол одоо буруутгах юм аа. Тэгэхээр одоо нэгсэндээ бүгд бүтлгүүтээс зогтгоол биш харин бүтлгүүтлээ сайхан найзлаа те ингэж асуух нь шүү дээ. Би юу н одоо энэ алдаанаасаа юу сурч авсан юм бэ те алдаанаасаа суралцаад байх юм бол цаашдаа ирээдүй бол одоо ингээд бүр айгүй сайн даваа тал болж хувирна гэдэг байгаа байхгүй юу. За 10 дугаар сургамж нь юу гэхээр цаг хугацаа хэд юм өнгөрөөж одоо амьдралынхаа гой хорон мөч бүрийг бити одоо ингэж халахалж алдаарай л гэсэн санаа яваад байгаа номон дээр. Тэгэхээр ер нь хүний өдөр хоногуд ингээд одоо автомат байдлаар ингээл үргэлжийн урсгалаараа өнгөрөөд байх юм бол жоохон амьдралын чинь үн цэн бүдэрдэг гэсэн санааг бол гаргаж ирсэн. Дараагийн жил, дараагийн өдөр, дараагийн сар, дараагийн 7 хоног гэсээр гоод хойшлуулаад идэг. Тэгэх юм бол яг одоогийн мөчүүдэд алддаг гинэ. Тэгэхээр тухайн өдрийг ерөөсө боломжж харах юм байна. Яг тэр өдрөө. Тэгэхээр жижигхэн зүйлсээс хөрхэн баяр хөслөг болж хараад өө энэ ямар гоё ингээд тэгээд шинийг ингээд турших юм байна л да. Хийчихсэн юм бол хойшинтай байхгүй. Тэгэхээр амьдрал бол гинтийн амар том ингээд суглаанд хожих гэдэг юм уу тийм том үйл явдлаар бол байдаггүй байна. Хүн сэтгэл үлддэг. Харин ингээд айгүй олон гоо жижиг мөчүүд ингээд нийлж хагаад таны амьдралыг дурсамж болж үлддэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо хойшцуулгүй хийж байгаа юм байвал өнөөдөртөө хэлээд хүнд хэлэх гэж байгаа сайхан үг бол одоо мөчөд нь хэлж байгаарэ. За 11-р сургамж бол одоо бодох цаг гаргаа гэж байгаа. Тий, энэ бол аюул чухал. Энэ зохиолчийн санаа бол их гоё яваад байгаа юм л да. Тэгэхээр ер нь ингээд бодож жоод гоё өөрийн утга учиртай зүйлсээ бодож олоод дараа нь тэр зүгээ зоригтой алхам хийгэрэй гэж хэлсэн. Зориглохгүй амьдрал гэж бид нар бас дуртай л байгаа юм л да. Ер нь ийм өөртөө зорилго тавиагүй амьдралууд хүн ангил өдөр тутмын маш завгүй байж болдог гэж байгаа. Гэхдээ дотроо ингээд нэг жоохон мөн чанар ч юм энэ зүйл чи хоос үлдээдэг гэж байгаа байхгүй. Тиймээс тогтмол одоо чадвал тий цаг гаргаад өөртөө ярилц гэж байгаа.
хүнтэй ярьж байгаа юм шиг өөртөө би чинь нэр одоо ер нь яаж байна те гэдэг ч юм уу. Тэгэхээр би ер нь үнэхээр юу хүсэж байгаа юм болоо. Над ер нь юу утга учир өгд юм болоо гэдэг жоохон бодоод одоо хүмүүс нэг бясалгал хийн гэж ярьдэн шүү дээ. Тэр шиг өөртөө бясалгаад гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд саяын асуултуудыг өөрөөсөө асуух юм бол хэсэг хугацаанд шууд ингээд өөрөө болол би нэр тэх юм гэж бодох албагүй. Хэсэг хугацаанд хариулт нь болох юм бол та тэрэндээ сайхан үнж байгаарэ. Тэгэхээр нэг юмдаа үнж байх юм бол айл зэрэгэлзээ юу гэдэг те. Тэд нар чинь алга болно. За сүүлийн буюу 10 дугаар сургамж нь юу вэ гэхээр альва нэг зүйлийг өөрчлөх юм бол ихэндээ угаасаа хэцүү нэрээ тийм. Дунд хэсэгт нь жоохон замбраагүй тий. Харин төгсгөлт нь үнэхээр гоё бүр гайхамшигтай зүйл болдог гэдэг байхгүй. Бидний түрүүнээс хойш яриад байгаа комфорт зон гэж байна. Эндээс гарах чинь угаасаа айцтай байна. Юус тухтай үсээсээ холдох чинь. Тэгэхэд бол одоо шинэ зуршил бий болгох нь бас нэлийн төвөгтэй л дөө. Дунд үед нь тэгэл эргэлзэн тий юу яах гэж нэгсэн бэ болиё гэлээ бодлантай байна тий. Гэхдээ энийг ингээд тасралтыг хийж чуваадах юм бол явцын дунд өөрчлөлт чинь ирээд та бүр үнэхээр сонин үр дүнд хүрнэ гэж байгаа байхгүй юу? Номын санаанаас авах юм бол ингээд ямар нэг бэрхшээл угаасаа тулгарна ойлгомжтой. Энэ тэрэн дээр ингээд бууж өгөх юм бол та ингээд төгсгөлд нөх тэр гайхамшигтай бэлгч юм уу сонин зүйлийг таавал үзэж чадахгүй гэдээ хэлж байгаа. Харин тэсэж үргэлжлүүлэх юм бол цоошин төвшөнд одоо ингээд алхам гараад амьдралаа нэгдэл гэдэг байгаа. Ерөнхийдөө энэ одоо 12 санаа бол жоохон ерөнхий ярьж байгаа боловч та ингээд дотор ингээд өөрөө сонсоол авчих тийм заавал хэрэгжүүлэх албагүй те. Тэгэхээр сонсч яваа тархиндаа хадгалцсан бод хизээ нэг өдөр нөгөө тэр тэгжээс Баатар нарын ингэж ярьж ирсэн тэр номын талаар гээд бууж ирээд зарим нэг амьдралын бэрхшээл болохоор тэрийг санаад нэг жоохон алхам хийвэл зүгээр ахаа. Тэгж удаад би энэ одоо видеог хийгээд тавд хүрэх гээд байгаа маа. Феррарига зарсан одоо ламптан буюу одоо энэ ном бол одоо бидэнд юу өгж яана гэхээр маш энгийнээр одоо зарим зүйлсийг сануулж байгаа маа. Одоо юу гэдэг ил харагдах амжилт бол тийм гоё шээ. Дотоод амар амгалан чинь гоё. Дотроо жинхэнэ амжилт бол бүр гоё шүү. Тэгэхээр одоо цаглаг баттай, урам зоригтой, юу гэдэг те өөртөө хөрөнгө оруулж, өнгөрснөөсөө салаад өөрийгөө сойрхон байна. Бас тэгээд өөрийгөө дотоод дүр зураг тодорхойлох буюу өөртөө яриад, итгэлээс сэргээж, бас тэгээд инээж зур гэсэн энэ агуулгуудыг энэ ном дотор шингэж одоо орсон байдаг. Хэрвээ та өнөөдөр одоо ганцхан зүйлийг өөрчлөе гэж дотроо боддё л доо ямар нэг жижигхэн зүйл үуч болно те. Тэгэх юм бол өөртөө хандах хандлага авс өөрчлөх юм байна. Тэгээд ер нь дотоод энэ сэтгэл би ер нь чадна гэсэн. Ер нь л бүх юм дотроос анзаараад байгаас бүх юм дотроос эхлээд байгаа та бүхэн яриаг харж байна. Дотор талаа ингээд сэтгэл зүгөө засчих юм бол гадна талын зүг чинь дагаад айжиндаа өөрчлөгдөнө гэдгийг энэ санаа энэ номноос одоо уншиж ойлгосноо та бүхэн хуваалцаж байна. Тэгэхээр ер нь дөнгөж 20 гарч байхдаа бол энэ дотоод амар юу ч ойлгодгүй байсан. Тэгээд явцсан донд энэ чинь айгүй чухал зүйл бас нэг одоо эргэтэн ч баг маркет те ийм чухал зүйлүүдийг ойлгосон юм та бүхэн. Энийг хуваалцлаа. Хэрвээ та бүхэн таалагдсан бол одоо subscribe дараарай. Хамт байгаарай. Санал хэлэх гэж болно. Хэрэгтэйгээ таавж болно. Өөрийнхөө юу бодож явдаг бас сэтгэл хэсэг таав бичээрэй. Ингээд дараагийн контентоор бас гоё сэдвийг өгнө та бүхэн хамт байгаарай. Удахгүй болцгоо.